Hi guys, өнөөдөр гоё хөвсгөр хятад маягийн байцаатай мантун бууз хийцгээе. За би баг гэртээ анх удаа яг мантун бууз хийж гэн. Өмнө нь бол ажил дээр бол зөндөө хийжсэн. Тэгээ гурил зурах дургу болохоор юм гурилын машин авсан. Найз маань захиалж өгсөн. Айгу зүгээр юм бэлээ. Дотор нь бүх юм маягээд цагийн мушгаад эргүүлээд тавьчихдаг. За гурилаа зурагч авахаар нь байцаа жижиглээд хураад амтлагаан давс перс, нунтаг сармис, сой соус, ойстер соус. За тэгээ базараа гисэн чихэр хийгээд өөрийнх нь шүүсэнд хуураад өгнө. Гурил маань гоё зөөлөн зурагдсан байгаа. Тэгээд савн дотор нь 30-40 минут хөөлгөөд бэлэн болно. Шанзаа бэлтгэхдээ байцаага базар хөрхөөр машинцсан махта хойлж базаад тэгээ болж байгаа. Би мантун бууз хийхдээ ерөөсөө элдвэр ашигладаг. Гараараа сунгаж зөөлөлж агаад чимэгчдэг. Тэгэхээр илүү гоё сэвсгээр зөөлхөн болдог. Гараараа нэлээд сайн нэмгэлж байгаа дахиухан шанцтай гэдэг юм бол гоё болно. Би 2 төрлөөр чимэгсэн. Бууцаа жигнэхдээ усаа буцалсныхан дараа биш, буцлаагүй байхад нь жигнүүр дээр өөрөөр тавиад таглаад тавьчихдаг. Тэгэх юм бол ийм гоё болдог. Хэрвээ та мантун бууз хийхэд гурил нь усаа угаад суугаад идэг бол энэ жорыг дагаад хийгээд үзээрэй. Гоё болно.